Merry Christmas гэж ямар баяр юм болоо. Олон улсын жишгээр мөрдөгдөж буй он тооллыг Есүс Христийн мэндэлсэн өдрөөс эхлэн тооцож эхэлсэн байдаг. Тэгэхээр Есүс Христ энэ дэлхий дээр мэндэлээд ойролцоогоор 2025 орчим жилийг үдэжээ. Эртээр үеэс өнөөг хүртэл дэлхийн олон улс орнд шинэ жилийн баяраас илүүтэйгээр 12 дугаар сарын 25-ны өдөр буюу Есүс Христийн төрсөн өдөрт л хамгийн их ач холбогдол тэмдэглэсээр иржээ. Тэгвэл Merry Christmas гэдэг үг маань ямар утгатай юм бол? Merry гэдэг үг маань грек үгнээс гаралтай бөгөөд хүндлэх, мөргөх гэсэн утгатай. Christmas гэдэг үгний Christ гэдэг нь Есүс Христийг илэрхийлж, Mass гэдэг маань мөргөх гэсэн утгыг илэрхийлдэг байна. Дэлхийн нийтээр шинжлэлийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ Merry Christmas гэдэг маань зул сар гэхээс илүүтэйгээр Христийг хүндлэх өдрийн мэндийг хүргье гэсэн мэндчилгээ юм байна. Merry Christmas буюу Христийн мэндэлсэн баярын үеэр Santa Claus хэмээх үргэлж холбоотой сонсогддог. Тэгвэл Santa Claus гэж хэн юм бэ? Эрдэнэ цагт 4-р зууны эхэнд Николас нэртэй залуу хүү амьдардаг байж. Эцэг эхээ алдсны дараахан залуу хүү Есүсийг аврагчаа хэмээн амаараа хүлээн зөвшөөрч зүрхэндээ итгэсэн байна. Тэр л цаг мөчөөс эхлэн Бурханд итгэдэг Николас хүүхдүүдийг инрэн хайрлаж ядууст тусалдаг болсон тухай түүх бидэнд өгүүлдэг. Хүмүүс гадаа хатаагаар тавьсан оймсноосоо самар чимэс янз бүрийн бяцхан бэлгэнүүдийг олдог байлаа. Николас өөрөө үүнийг хэнд ч хэлэлгүй үйлддэг байсан боловч нутгийн иргэд өгөөмөр зантай түүнийг л ийн үйлдэж байгаа гэдгийг мэддэг байж. Николас хэдий нас өндөр гарсан үедээ ч Христийн мэндэлсэн баярын өдрөөр хүүхдүүдэд илүү гоё бэлгэнүүдийг бэлтгэн бэлгэлсээр л байлаа. Николас гачигдагсдын хэрэгцээнд тусалж баяр хөөргийг бэлгэлэх замаар Есүс хэнийг ч гололгүй, болцолгүй хайрладаг гэдгийг хүн бүр мэдээсэ гэсэндээ чин сэтгэлээсээ хүсэн ийхүү үйлддэг байлаа. Харин нууцаар бэлэг тараахын учир гэвэл зөвхөн Бурхан л алдар магтаалыг авах зохистой нэгэн гэдгийг харуулсан даруй зангийн илрэл байлаа. Бурханы хариу нэгтгэхгүй хайрыг бусдад хуваалцаж нууцаар тусалдаг Николасын үлс тухайн үедээ төдийгүй түүнээс хойш амьдарч буй сая хүмүүст үлгэр дуурайл болсоор ирсэн билээ. Тиймээс итгэгчид түүнийг Сантон Николаус буюу Гиген Николаус хэмээн дууддаг болжээ. Сантон Николаус цаг хугацааны уртад үлгэр домог бит амнаас ам дамжин яригцаар Санта Клаус болсон гэдгээ. Энэхүү баяраар улс орнууд гадаа талбайдаа болон айлууд гэртээ гацур модыг чимэглэн засдаг. Гацур модны гол утга учир маань Есүс Христийн нэгүслэр ирсэн мөнх амийг илэрхийлдэг байх нэ. Мөн түвчлэн баяраар лаа болон гэрлэн чимэглэлүүдийг та бүхэн маань хардаг. Энэ гэрлэн чимэглэл лааны гол утга учир маань Есүс Христ энэ дэлхийд гэрэл болон ирснийг илэрхийлдэг. Айлууд хаалган дээрээ дугуй хэлбэртэй цэцгэн чимэглэлүүд үлгдэг нь хүн төрлөختнийг Бурхан дуусашгүй хайраараа хайрлсан гэдгийг сануулж үлгдэг байх нэ. Гацур модны дээр мохир хэлбэртэй таяган чихрийг үлгсэн байдаг. Энэ нь хончны таяг бөгөөд Есүс Христ сайн хончин мэт өөрийн хүмүүсээ хайрлан халамжилж удирдан чиглүүлж буйг илэрхийлсэн Есүсийн удирдлагыг хэлдэг байна. Баярын гол өнгүүд болох улаан цагаан өнгүүд байдаг. Есүс Христ загалмай дээр цовдогдсон өөрийн ариун цусаараа итгэгч нэг бүрийн гэм нүглийг ариусгаж цайруулсан утгатай болно. Мөн түвчлэн гацур модны орой дээр алтан шаргал өнгөтэй од байх бөгөөд
Есүс Христийн мэндэлэх үед Бэтлехэм хотын дээр гэрэлтсэн түүнийг гэрчилж буй онцгой од юм аа.